Бид амьдралынхаа туршид ажил хөдөлмөрт дунджаар 80 мянган цагийг зарцуулдаг байна. Яг энэ цаг мөчид та аз жаргалтай, сэтгэл хангалуун, үр бүтээмжтэй ажиллаж, амьдралынхаа үндсэнтэй мөчүүдийг утга учиртай өнгөрүүлж чадаж байна уу? Судалгаагаар нийт хүмүүсийн 13% нь л ажилдаа жинхнээсээ дур сонирхолтой байдаг бол 67% нь ном журмынхын дагуу албан үүргээ гүйцэтгэж, харин үлдсэн 20% нь бодол сэтгэлдээ аль хэдийнэ ажилласаа гарчихсан байх төдийгүй ажил дээрээ цаг нөхцөх төдий суудаг гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Цалин хэдий чухалч хамт олонний уур амьсгал, ажилласаа хүртэх сэтгэл ханамж нь түүнээс ч илүү чухал юм. Мичиганы их сургуулийн бизнесийн удирдлагын багш Гэрээжин Спецер бид аз жаргалгүй байж сэтгэл дондуур эсвэл хэд их санаа зовж баг зэрэг хүндрэлтэй санагдахад бүхнийг орхих хандлагатай байдаг. Гэхдээ өдөр тутмын ажлаас минь бидэнд өгдөг баяр баясгалыг мэдэрч ажлаа хийх бүртээ илүү баяртай, урам зоригтой, аз жаргалтай байх арга замыг олох хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Монголчууд бид аадар борооны сүлд агаар ариун байдаг, ажил хөдөлмөрийн сүлд амжилт ариун байдаг хэмээн зөвөрлөдгөө. Иймд өдөр бүр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, хийж байгаа ажлынхаа бусдад өгөх үн цэнийг ойлгож, ажлаа хийх бүртээ чин сэтгэлээ зориулан, үр бүтээмжтэй ажиллаж, аливаад эерэг хандлагаар сэтгэл хангалуун өдрөг аз жаргалтай байдлаа нэмэгдүүлээрэй.